Сайн байцгаана уу? Миний шинэхэмжлэг маань эхэлж байна. Өнөөдөр бол Бангкоктод 2024 оны 12 дугаар сарын 31 буюу хуучин оноо үдээд шинэ оноо угтах гэр бүлээрээ анх удаа одоо гадаад оронд он гаргаж байгаа ийм гоё бичлэг маань өнөөдөр уганд орох байсан. За тэгсэн чинь яасан бэ гэсэн миний бичлэг маань устдаад байхгүй болцсон. Тэг яасан мэдэгдэхгүй. За тэгээ өнөөдөр бол ямар ч байсан хааны ордон руу өглөө бол босоод орсон. Тэгээ бичлэг бол байхгүй. Маш гоё бичлэгүүд тэнд хийсэн байсан. Харамсалтай байхгүй болсон байна. За тэгээд яг одоо бол орой 12 цаг болоод бид гурав Бангкок хотын одоо төв хэсгээр нь гараад он солигдох мөчийг одоо гэр бүлтэйгээ гадаа ингэж дулаан оронд өнгөрөөж байна. За тэгээ мэдээж гэр бүлийнхэнтэйгээ холбогдсон, уцаар ирсэн, видео колл хийсэн. За тэгээд энд бол яг 12 цагийн үед бол зүгээр салют буудна. За тэгээл яг л энгийн өдөр шиг өнгөрөөдөг. Одоо манай монголчууд бол энэхүү баярыг ёс төгөлдөр маш гайхамшигтай тэмдэглэдэг юм байна. За Бангкок хотод бол зүгээр яг л нэгэн энгийн өдөр шиг. Гэхдээ он солигдох мөчөд бол салют буудна. За тэгэл болоо. Бид гурав гараад сайхан оройн зоог бариад тэгээд гудамжаараа алхаад за нэг иймэрхүү байдалтай л шинэ оноо угтлаа. Тэгээ өнөөдрийн бичлэг маань устдаад байхгүй болсон учраас жоохон гонигтай нэг ийм бичлэг өнөөдөр хадгалж авч үлдэж байна да. Хүний амьдралд бол зураг болон бичлэг түүх болж үлддэг. Тэгээд ямар ч байсан бичлэг маань устдаад байхгүй болсон ч гэсэн өөртөө яг энэ өдөр бичиж авч үлдсэн устаагүй үлдсэн эдгээр бичлэгүүдээ эвлүүлээд дуусгалаа. Тэгээд 2024 он бол үнэхээр аз жаргалтай жил байлаа. 2024 он манай гэр бүлийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн сансан зорьсон бүх ажлаа биелүүлж 25 онд дараагийн төлөвлөгөөгөө гарган амжилттай угтаж авлаа. Бүх сайхан гэр бүлүүдэд аз жаргал эрүүлэнхийг хүсье. Баярлалаа.